Ингээд ихний мэдээ сэтгцийн өөрчлөлтөөр иргэн хүн амны ноцтой хэрэг үйлдснээр 3 болон 10 настай охид ээжийг алдсан. Тэгвэл хүүхдүүдийн асран хамгаалагчийг тогтооход хүндрэл үүссэн байна. За учир нь аав нь өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байжээ. Хүн амны ноцтой хэрэг гарсантай холбоотойгоор хүүхэд хамгааллын баг хүүхдүүдийн асран хамгаалагчийг тогтоохоор ажиллаж байна. Том охиныг ээжийн талынх нь авахаа илэрхийлсэн байна. Харин 3 настай охины хувьд аав нь хууль ёсны асран хамгаалагч хэдий ч өмнө нь хэд удаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан учраас охиныг дахин эрсдэлд оруулж болцсошгүй байгаа юм байна. Иймээс хүүхдүүдийг хамтд нь өсгөх хүсэлтэй байгаагаа талигаачийн ар гэрийнхэн илэрхийлжээ. Харин талигаачийн нөхөр Сувдан хуйг хүүхдүүдийг мөн хамтд нь авах хүсэлтэй илэрхийлсэн байна. Гэвч талигач Хинтээ аймгийн харьяат тул асран хамгаалагчийг Хинтээ аймгаас тогтоох юм байна. За манай дүүргийн 2 дугаар хорийн нутгийн засвар тухайн асуудал үүссэнтэй холбоотой хамтарсан багийн хурлын тэмдэглэл болон нөхцөл байдлын үнэлгээ одоо бусад холбогдох материалыг Хинтээ аймгийн хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газар руу одоо цаасан байдлаар мэдээлэл нь явуулсан байгаа. Одоо бидний зүгээс бол хийж чадах боломжтой зүйл нь бол энэ байна. Ер нь хэдийн хугацаанд асран хамгаалагчийг тогтоон ч гэдэг юм тийм тодорхой хугацаа байна. За хуулийн хугацаа нь бол одоо өргөдөл гомдол 30 хоногт шийдвэрлэгдэх ёстой. За тэгвэл энэ бол одоо мэдээж хүнд одоо кейс хүнд нөхцөл байдал байгаа учраас төрийн байгууллагын албаагчд бол яг ийм асуудал дээр бол аль болох хамаг одоо хурдан байдлаар л асуудлыг шийдэж явдаг. Хуульд зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн иргэнд хүүхдийг өгдөггүй байна. Үүнтэй холбоотойгоор асран хамгаалагч харгалзан дэмжигчийг тогтооход тавигдах шаардлагыг бид тодруулсан юм. Асарч хамгаалах гэдэг тэр хүн нь өмнө нь одоо эрүүгийг ялж шийтгүүлж байсан уу? За хүүхдийг тав тухтай гэр оронд амьдруулж чадах уу? За дээр нь арх сотруулах ундааны зүйл хэрэгэлдэг үү? Хүүхдийг аюултай нөхцөл байдалд буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан уу? Тэр нь шүүхийн шийтгэх тогтоолоор зөрчлөөр одоо баримтлагаанд явж байсан 102-т 108-т дуудлагууд ирсэн эдгээр нөхцөл байдлуудыг харгалзаад хэрвээ ийм үндслүүд болох юм бол тухайн хүнд асран хамгаалагч харгалзан дэмжигчээр тогтоож өгөх хэрэгцээ орчин байхгүй гэж ойлгох хэрэгтэй. 3 настай охины биеийн байдал хүнд байна. Хүүхэд хамгааллын багийнхан аль болох богино хугацаанд хүүхдүүдийн асран хамгаалагчийг тогтооно гэлээ. Мөн хүүхдүүдийг хохироохгүй байх тал дээр анхаарч ажиллана гэдгээ илэрхийлсэн юм а.